Иргэн тавтан барилна. За Монгол банкны сар бүрийн хэвлэлийн банк хурал яг одоо эхэлж байна. Хурлаар олон улсын валютын сангийн хөтөлбөр томрогдохтой холбоотойгоор банкудад хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэх тухай асуудлыг хөндлөх юм байна. Үзэгчдэнд үйл явдлыг бид шуурхай дамжуулан хүргэж байна. Төв банкнаас шууд дамжуулж байгааг хүлээнэ. Мэдээллийг та бүхэнд хүргэн. За мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн 7 хоног баасан гарагт орлогын шийдвэр гаргасан байна. За энэ шийдвэрийн талаар та бүхэнд бас мэдээлэл өгөхөөр бэлдэж байна. За мөн олон улсын валютын сангийн хөтөлбөрийн нэг хэсэг нь бол банкны бүтцийн өөрчлөлт холбоотой асуудал байгаа. За энэ асуудлаар бас та бүхэнд өнөөдөр мэдээлэл өгнө. За хэвлэлийн урлагийн эхэнд олон нийтийн боловсрал мэдээллийн төвөөс бас та бүхэнд мэдээлэл хүргэж байна. За Төв банк олон нийтийн харилцаа тэр дундаа орон нутгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагаанд бол нэлээд анхаарал өгж ачаал бүгдлэгч ажиллаж байна. За Монгол банк орон нутгийн иргэдэд төрөөс баримтлаж байгаа мөнгөний бодлогыг тайлбарлах, за санхүүгийн суурь мэдлэг боловсролыг олгох, за эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал цааш тэмдэглэлийн талаарх мэдээлэл өгөхөд бол анхаарч тусгаалсан ажлын хэсэг байгуулж орон нутагт бол ажиллаж байна. За энэ ажлын хүрээнд 2017 оны 1-р улиралд Өвөр хангаа, Ар хангаа, Дархуул, Орхон, Замын үд, Дорноговь, Говьсөнбөр аймагт ажлын хэсэг очиж ажилласан. За энэ үеэр бол сургууль семинаруудыг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, за арилжааны банкуудын салбарын ажилтнууд, төрийн удирдлагын байгууллагууд, за ихтэй сургуулийн оюутнууд, сурагчид, иргэд гэсэн ийм сегментүүдэд чиглүүлж одоо бас зохион байгуулж байна. За ажлын хэсэг энэ хугацаанд нэг аймагт ойролцоогоор 300-аас 500 орчим иргэдтэй уулзаж сургууль семинаруудыг зохион байгуулж байгаа. За 2017 оны үлдсэн хэсэгт бусад аймагуудад очиж ажиллах бөгөөд за бүжгэлсэн сургууль семинаруудыг мөн энэ үеэр зохион байгуулах юм аа. За ингээд судалгаа статистикийн газрын захирал гамшир захирал та бүхэн статистик мэдээллийн таймыг одоо хүргэнэ. За баярлалаа. Та бүхэнд энэ өглөө нэмэлт хүргье. Монгол банк мөнгө санхүүгийн статистик болон гадаад секторын статистикуудыг нэгтгэн олон нийтэд мэдээлдэг байгаа. Энэ дагуу Монгол банкнаас гаргадаг статистик мэдээллийн таймыг та бүхэнд хүргье. Энэ хүрээнд мөнгөний нийлүүлэлт банкуудын актив пассивын байдал ямар байна уу? За хүүн дээр ямар өөрчлөлтүүд гарав, инфляц, ханшин дээр ямар өөрчлөлт бий болов? За гадаад худалдаа болон Төв банкны үйл ажиллагааны нэг хэрэгсэл болсон Төв банкны үн цасны хэмжээ ямар байдалтай байгаа тухай мэдээллийг та бүхэнд хүргье. Монголын эдийн засгт нийт мөнгөний нийлүүлэлт гэж ярьдаг. Мөнгөний мөнгөний нийлүүлэлт бол өмнөх сараас бол 3.2% өслөө. 2 дугаар сарын байдлаар энэ нь жилийнхэн өөрчлөлтийг аваад үзэх юм бол 22.4% өссөн үзүүлэлт буюу нийт мөнгөний нийлүүлэлт маань эдийн засгт 12.3 их найдвар хүрч өссөн. За үүнийг өөрчлөлтийг нь бүтлээр нь аваад үзэх юм бол гол нь бол нэг том үзэгдэл эдийн засгт сүүлийн 3 сарын туршид ажиглагдж байгаа нь бол валютын харилцах хадгаламжаас төгрөгийн харилцах хадгаламж руу хөрвөх хөрвүүлэлт бол эдийн засгтэр ажиглагдж байгаа. Энэ хөрвүүлэлтийн үр дүнд бол мэдээж төгрөгийн хадгаламж бол 319 тэрбум төгрөгөөр өссөн. Харин гадаад валютын харилцах бол 68 тэрбумаар бууж, валютын хадгаламж нь 38.9 тэрбум төгрөгөөр буугаад байна. Харин M2 мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр бол банкнаас гадуурх мөнгө гэдэг энэ нь бол эдийн засгтэр яг бэлнээр явж байгаа буюу банкуудын кассад байгаа мөнгө. Энэ мөнгөний хэмжээ бол 158 тэрбум төгрөгөөр өссөн. Энэ бол гол нөлөө нь цагаан сарын нөлөө байгаа. Цагаан сараар бэлэн мөнгөний эргэлт бол жилээс жилд бол нэмэгддэг байгаа. За харин энэ бол жишээ нь банкны салбарт орж ирж байгаа их усур талаас мөнгөний нийлүүлэлт юм байдалтай байна. Харин яг банкны салбараас гадагшаа гарч байршиж байгаа буюу одоо банк санхүүгийн байгууллагууд байршуулж байгаа байршуулт тавааслаас нь аваад үзвэл дээр хэлсэнчлэн гадаад цэвэр ахитай буюу валютын байршуулт маань буурж байгаа 200 тэрбум төгрөгөөр. Харин дотоод цэвэр ахитай бол 768.2 тэрбум төгрөгөөр. Ялангуяа банкуд санхүүгийн байгууллагуудын засгийн газраас авах авлага нь бол цэвэр дүнгээр 310.6 тэрбум төгрөгөөр, хувийн хөвчлээс авах авлага 138 тэрбум төгрөгөөр, иргэдээс авах авлага 74.5 тэрбум төгрөгөөр тус өсөж байна. За мөнгөний нийлүүлэлтийн бүтцээр нь дахиад аваад үзвэл ерөнхийдөө бол төгрөгийн хадгаламж бол 51.3%-ийг нь, валютын хадгаламж 19.6%-ийг нь, төгрөгийн харилцах 12.1%-ийг, харин валютын харилцах 11.6%-ийг л бүрдүүлж байгаа. Үлдсэн хэсгийг нь бол хадгаламжийн байгууллагуудаас гадуурх бэлэн мөнгө буюу гүйлгэнд гаргасан мөнгө эзэлж байна. За нийт хадгаламжийг аваад үзвэл нийт хадгаламж бол дээр гарч байгаа том өөрчлөлтийг бид хэлсэн. Энэ бол сүүлийн 3 сарын хугацаанд
төгөлгийн хадгаламжийн эзлэх хувийн чин өсч харин гадаад валютын хадгаламжийн эзлэх хувийн чин бууж байна. Энэ бол нэгснээ эдийн засгийн доолжлтын хэв хэмжээ бол багасж байна гэдэг эерэг мэдээллийг бол бид хүнд өгч байна. Энэ бол мэдээж ханшийн өгчт болон хадгаламж эзэмшигчдийн өөрийн хөөсрөө байршуул байршилтын сонголттой холбоотойгоор бий болж байгаа өөрчлөлтөө. За банкуудын активын байдлыг авч үзэх юм бол актив өмнөх оны мөрөөс 15.1% өссөн. Харин үүний гол бүрдэл хэсэг болсон зээлийн өсөлт бол жилийн түвшинд 8.1% байлаа. Харин өнгөрсөн сартай буюу 1-р сартай харьцуулахад бол зээл бол 0.9% буюу 223.5 төгрөгөөр өсөд байна. За харин долларчлалтын байдал зээлийн бүтцээр ямар байдалтай байна уу гэдгийг бас авч үзэхэд бол нийт зээлийн маань 19.3% нь бол валютын зээл, үлдэж байгаа хэсэг нь бол төгөлгийн зээл гэсэн ерөнхий бүтцтэйгээр байна. За банкуудын гарч байгаа зээлийг нь бол салбаруудаар нь авч үзэх юм бол үндсэндээ зээлийн өсөлт бол хоёр салбар дээр үндсэндээ төвлөрч байна. Нэг нь бол хэрэглээний зээл бол өсөж байгаа. Нөгөөх нь бол худалдааны зээл. Харин бусад салбаруудын зээлдээ бол онцгийн том өсөлт бол ажиглагдахгүй байна. Харин зээлийн чанарын байдлыг авч үзэх юм бол яг банкуудын чанаргүй зээлийн үзүүлэлт бол 8.5% гарсан. Харин татан богдсон хоёр банкыг хасах юм бол энэ 7% болж буурна. Харин санхүүгийн байгууллагын хувьд авч үзэх юм бол чанаргүй зээл 7.4% байна. За хугацаа хэвтэрсэн зээл гэдэг үзүүлэлтийг бас тооцдог. Энэ бол банкны салбарынхын түвшинд тооцох юм бол 8.4%, харин санхүүгийн байгууллагууд бүх санхүүгийн байгууллагуудыг оруулах юм бол 10.6% гэсэн үзүүлэлт бол гарч байна. За иргэдийн бас нэг сонирхдаг зээл бол мэдээж ипотекийн зээл байгаа. Ипотекийн зээлийн үзүүлэлтүүдийг авч үзэх юм бол өнгөрсөн 2-р сард бол 909 зээлдэг шинээр ипотекийн зээлийг авч нийт зээлдэгчдийн тоо бол 89,823 төлсөн байна. Үүнээс тухайн 2-р сард бол нийт 58.6 тэрбум төгрөгийн зээл гарсан. Үүнээс 67.5% нь буюу 39.6 тэрбум төгрөг нь ипотекийн 8% зээл байна. Үлдэж байгаа хэсэг нь банкуудын их хөршүүрээс санхүүжсэн зээл байна. За банкуудын пассивын бүтцийг авч үзэх юм бол нийт пассив пассивын өөрчлөлт бол жилийн түвшинд 13% байна. Харин харилцах хадгаламж буюу үндсэн их хөршүүр нь бол 20.9%-аар өссөн үзүүлэлттэй байна. Харин өнгөрсөн сартай харьцуулахад бол пассив 0.6%-аар өсөд байна. Харин гол их хөршүүр болж байгаа хадгаламжийг нь дахиад авч үзэх юм бол төгөлгийн хадгаламж дээр бол гол өсөлтүүд бий болж байгаа. Харин валют энэ бол бас эдийн засгийн идэвхжлээс бий болж байгаагаас илүүтэй валютын хадгаламжаас төгөлгийн хадгаламж руу хөрвж байгаа хөрвүүлэлт нь бол гол дийлэнх бүрдэл нь бол бий болгож байгаамаа. За эдийн засгийн хөөний ерөнхий байдлыг авч үзэх юм бол төгөлгийн зээлийн хөө бол 20.1% байна. Яг тухайн сард олгосон зээлүүдийн хувьд авч үзвэл харин валютын тухайн сард олгосон зээлүүд бол 11.4% гарсан. Харин хадгаламжийн хүү гэвэл тухайн сард татсан төгөлгийн хадгаламжийн хүү 13.2%, харин валютын хадгаламжийн хүү тухайн сарын хувьд 4.2% байна. Үүнээс бас нэг эдийн засгийн ажиглагдсан зүйл бол төгөлгийн хадгаламж, тухайн сард татсан төгөлгийн хадгаламж, валютын хадгаламжийн зөрүү бол энэ сард бол нэлээд мэдэгдэхүйс нэмэгдсэн буюу 9% болж өөрчлөгдсөн байгаа. Тэгээ ерөнхийд зургаар нь авч үзэх юм бол валютын хадгаламжийн хүү бол бууж, улмаар бол валютын зээлийн хүүг бол нэмэгдүүлэх хандлага бол эдийн засгийн ажиглаж, бууруулах хандлага эдийн засгийн ажиглаж, харин төгөлгийн зээлийн хүүнүүдээр бол онцгийн том өөрчлөлтгүй өмнөх саруудын түвшинд тогтвортой байна гэдэг зураг харагдаж байна. За макро эдийн засгийн бас нэг чухал үзүүлэлтүүд нэг болсон инфляцийг авч үзвэл инфляц улсын хэмжээнд бол 2.1% гарсан. За үүнийг бол хүнс болон хүнснээс бус төвшөнд авч үзвэл ерөнхийдөө ойролцоо буюу хүнсний барааны инфляц бол 2.1% өссөн. 2% өссөн, харин хүнснээс бус барааны бүлгийн өмнө бол 2.1% өссөн байна. За энэ байдал ч гэсэн яг Улаанбаатар оны төвшөнд бол ижил буюу ойролцоо буюу Улаанбаатар хотын жилийн инфляц 1.4%, харин хүнсний барааны бүлгийн өмнө 0.9%, харин хүнснээс бусд нь бол хүнснийх нь 1.5%, хүнснээс бусд нь 0.9% байна. Харин сарын инфляц бол Улаанбаатар хотын төвшөнд 0.8%. Үүнийг задлаад үзэх юм бол 0.71% нь дотоодын бараа үйлчлэгийн үнийн өсөлт, харин 0.1% нь бол импортын барааны өсөлт байна. Харин Улаанбаатар хотын 1.4% инфляцийг дотоод гадаад бүлгээр нь хуваагаад үзвэл дийлэнх нь буюу 1.21%-ийг дотоодын барааны үйлчлэгийн үнийн өсөлт, харин 0.21%-ийг нь импортын барааны үнийн өсөлт бүрдүүлж байна.
За үүнийг дотор нь Улаанбаатар хотын жилийн инфляцийг задваргаар наваад үзвэл үндсэндээ бол хүнсний барааны бүлгийн өсөж байгаа маань үндсэндээ инфляцийн өсөлтийг тодорхойлж байгаа. Ялангуяа махны бүлгийн үнийн өсөлт бол сүүлийн 3 сард инфляц өсөхөд бол холон нөлөөлсөн. За үүнээс гадна бусад хүнсний бүлгийн үнүүд ч гэсэн бол өсгөх чиглэл нөлөөлж байна. Харин хүнсний барааны дотроос хүнсний ногооны үнийн өсөлт бол бууралттай гарч байгаа. Энэ бол инфляцийг бас бууруулах чиглэлд бол сүүлийн 6 сарын туршид бол нөлөөлж ирлээ. За хүнснээс бусад бүлгийг нь авч үзэх юм бол өмнөх жилүүдээс бууруулж байгаа гол хүчин зүйл бол төрийн зохицуулалттай барааны бүлгүүдийн үнүүдийн өсөлт бол тогтвортой байгаа. Ялангуяа боловсролын үйлчилгээний үнийн өсөлт бол бага бол инфляцийг бууруулахад чиглэлд нөлөөлж байгаа. За яг сарынхан түвшинд аваад үзвэл орон сууц цахилгаан түвшний үнийн өсөлт бол инфляцийг өсгөх чиглэлд нөлөөлжүүллээ. За валютын ханшийг авч үзэх юм бол ерөнхийдөө 2 дугаар сарын байдлаар бол төгрөгийн ханш бол ерөнхийдөө бүх валютын эсрэг бол сулрах чиглэлд нөлөөлж байгаа. За тэгээд энийг бол нийлсэн үйлчилж байгаа ханшийн индексээр авч үзэх юм бол өнгөрсөн сараас бол 0.3%-аар бол сулралттай төгрөг маань сулралсан үзүүлэлттэй гарлаа. За ерөнхийдөө инфляц буюу дотоод гадаад үнийн түвшин тогтвортой байгаа үед бол бодит үйлчилж байгаа ханш бол нийлсэн ханшигаа дагаад ерөнхийдөө сулрах чиглэл нөлөөлсөн. Энэ бол Монголд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн болны өсөлтөх чадварыг дийлхүүц замаар гадаад худалдаанд бол эерэг нөлөө үзүүлж байгаа. За гадаад худалдааны гүйцэтгэлийг аваад үзэх юм бол нийт гадаад худалдааны эргэлт бол 2017 оны 2 дугаар сарын байдлаар 1.3 тэрбум $, байсан. Үүнийг экспорт импортын салгуул экспорт нь $815 сая, импорт нь $491 сая буюу нийт худалдааны тэнцэл бол $334 сая ашигтайгаар гарсан байгаа. За энийг ингээд ашигтай гарсан. За ийхүү ашигтай гарахад бол нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол экспортын өсөлт байгаа. Экспортын үнийн өсөлт, экспорт дотор бол нүүлсний салбарын экспортын өсөлт нөлөөлж байгаа. Нүүлсний салбарын экспорт өнгөрсөн оны мөрөөс бол $280.1 сая өссөн. Энэхүү өсөлтөнд бол бит хэмжээний өсөлт бас нөлөөлж байгаа. Үүнээс гадна үнийн өсөлт мөн давхар нөлөөлж байна. Үнийн өсөлт бол өнгөрсөн оны мөрөөс 105%-аар нүүлсэн хилэн үн маань. За өнгөрсөн сартай харьцуулах юм бол 10%-аар өссөн буюу одоогийн байдлаар бол дундаж үн бол 1 тонн нүүлсийг бол $72 бол экспортлж байна. За импорт гарч байгаа өсөлтүүд бол гол нь бол автомашины импорт, за бусад хэрэглээний импорттой бол импортын өсөлтөд ажиглаж байгаа. Гэхдээ ерөнхийдөө ханш болон түүхий эдийн үнийн өсөлт, түүнийг дагсан бит хэмжээний өсөлтүүд маань гадаад худалдааны ашигыг бол эерэг төрийг өсгөх чиглэлд бол үзүүлсэн хэвээр байна. За төв банкны үйл ажиллагаа илэрхийлдэг гол үзүүлэлт хэрэгсэл болсон төв банкны үнд цаасны мэдээллийг та бүхэнд хүргэе. Ерөнхийдөө төв банк өнгөрсөн сарын эдэл бол зөвхөн 7 хоногт буюу бодлогын хүүгүүдээр арилжаа хийгддэг үнд цаасыг 1-7 хоногийн хугацаатай үнд цаасыг бол арилжаа хийж ирсэн. Тэр утгаараа төв банкны үнд цаасны жигсэн чухал бодлогын хүүн дээр 14%-тай байна. Харин төв банкны үнд цаасны хэмжээг авч үзэх юм бол ерөнхийдөө 3 дугаар сарын туршид бол ерөнхийдөө өсөлттэй буюу 1.1 их найт төгрөгт хүрсэн. Харин 3 дугаар сарын ходны байдлаар бол төв банкны үнд цаасны хэмжээ 759.7 тэрбум төгрөгт хүрээд байна. За анхаарлаа тоосон байдлаа. За баярлалаа. Тэр мөнгөний бодлогын зөвлөл хордож шийдвэр гаргасан байгаа. Энэ шийдвэрийн талаар мөнгөний бодлогын зөвлөлийн захирал тавьганд мэдээлэл өгнө. За сайн мэцэн өглөөний минь төргий. За түрүүн гаучир захирлын ярианд ихтгэл дунд дурдгдсан инфляцийн түвшин бол Улаанбаатар хотын хэмжээнд 1.4%, за улсын хэмжээнд 2.1%-тай бол гарсан 2 дугаар сарын байдлаар. За инфляцийн төсөөллийг хийж үзэхэд бол ерөнхийдөө 2018 он 17 онд бол инфляцийн зорилт түвшинд бол хадгалагдана гэсэн юм төсөөлөлтэй байгаа. За тэгэхээр зэрэг энэ дээрээс гарч ирж байгаа зүйн ёсны асуулт бол инфляц зорилт түвшинтэй хадгалагдах юм бол мөнгөний бодлогын хүүг бууруулахгүй юу гэсэн юм асуулт бол гарч ирж байгаа. За энэ удаагийн мөнгөний бодлогын зөвлөл хуралдаад мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийн санал нэгтэйгээр ерөнхийдөө бол мөнгөний бодлогын хүүг бууруулах асуудлыг бол ерөнхийдөө жоохон хойшлуулъя. За мөнгөний бодлогын хүүг энэ удаагийн хурлаар бол хэвээр хадгалъя гэсэн ийм байр суурийг бол илэрхийлсэн. За энэ дотор бол мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд дундаас нэг гишүүн бол мөнгөний бодлогын хүүг бол бууруулах нь зүйтэй гэсэн ийм саналыг бол гаргасан. За бусад гишүүд бол хэвээр нь хадгалъя гэсэн ийм
санал гаргаад энэ олонхын саналаар бол шийдэгдсэн байна. За ерөнхийдөө бидний санаа зовж исэн нэг том зүйл бол 3 сард хийгдэх 580 сая долларын эргэн төлөлт дээр бол төлбөр төрөнг үүсгэх чадвартай гадаад төлбөр төрөнг үүсгэх чадвартай холбоотой хүндрэл бол байсан. За энийг бол амжилттай бол шийдвэрлсэн байгаа. За энэ утгаар нь харах юм бол богино хугацааны гадаад дүрийн эргэн төлөлттэй холбоотой үүсчихсэн дарамт бол гайгүй болсон байна. За дээрээс нь инфляцийн төлөв байдал бол харьцангуй гайгүй байна. Гэхдээ за одоо төсөв талаас бол нэлээд том төсвийн зохицуултууд бол хийгдэхэр бол бид нар хүлээж байна. Энэ нь өөрөө юутай холбоотой гэхээр зэрэг төсөв өөрөө дунд урт хугацаанд бол доктортой, үр доктортой байх ёстой гэсэн ийм бодлогын бол том зохицуулт бол төсөв талтай бол хийгдэхэр энэ төсвийн энэ тухай хууль бол төсвийн тодтолын тухай хууль бол өргөн баригдаад байна. Тэгэхээр зэрэг энэ төсвийн энэ тодтолын тухай хууль яаж батлагдах нь гэдэг бол нэлээд бол анхаарал татж байгаа. За энэ бол мөнгөний бодлогын шийдвэрт бол нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. Хоёрдугаарт нь болохоор зэрэг за бидний сайн мэдж байгаагаар бол 2016 оны 4-р улирлаас эхлээд гадаад зах зээл дээр бол манай экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үн бол нэлээд сэргсэн. За зэсийн үн, нүүрсний үн, алтны үн гэдэг. За гэхдээ энэ өсөлтийг ингээд харахаар зэрэг бас нэлээд өндөр савлгаатай байна. За шинжээчдийн болон таамаглал дэвшүүлж байгаа олон улсын санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулагчдын гаргаж байгаа дүгнэлтүүдийг харах юм бол өсөх, буурах юм хоёр талын мэдээлэлүүд бол маш их явж байна. Өөрөөр хэлбэл энэ зарим шинжээчд бол 7 хоногоос ингэж бол мэдээлэлүүд бол шинжлэгдэж явж байна. Тэгэхээр эндээс бол нэлээд бас энэ түүх үеийн үнэн дээр бол бас жоохон тодорхой ус байдал бол байна гэсэн энийг бол жоохон харцсан жагаад бодлогын шийдвэр гаргая гэсэн нэг юм асуулт байна. За хоёрдугаарт нь хэдийгээр хятад эдийн засгийн өсөлтөн дээр бол эерэг үзүүлэлт гарсан боловч энэ цаашдаа хэр яаж өрнөх нь гэдгийг бас харж байна. За энэ бол манай гадаад эрэлтийг тодорхойлдог том хүчин зүйл байгаа. За дээрэс нь Трамптай холбоотойгоор энэ засгийн Трампын хэрэгжүүлж байгаа бодлоготой холбоотойгоор засгийн үнэн дээр ямар өөрчлөлтүүд гарах нь дээрэс нь холбооны нөөцийн банкны бодлогын хүү ямар хөө байдлаар шийдэгдэх нь үнэтэй холбоотойгоор алтны зах зээл дээр ямар өөрчлөлт гарах нь урд хөршид байгаа нүүрсэн дээр нүүрсний чиглэлээр авч явуулж байгаа бодлогын арга хэмжээнүүд нүүрсний үнэнд яаж нөлөөлөх нь гэх мэтлэн ийм тодорхой ус байдлууд бол ойрын хугацаанд бол бас жоохон тодорхой болох байх гэж үзэж байна. За дээрэс нь олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл бол бас удахгүй хуралдан. За энэ хурлын үеэр бол Монгол хэрэгжүүлэгч байгаа өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр бол хэлцэгдэх юм байна. За энэ бас ерөнхийдөө бол төсвийн тодтол батлагдсны дараа бол энэ хуралдан. Тэгэхээр зэрэг энэ төсвийн тодтолтой холбоотойгоор бол бас бид нар бас жоохон харцсан байдалтай байна. Энэ утгаараа бол бодлогын хүүг бол энэ удаагийн хурлаар хэвээр хадгалах юм шийдвэр гаргасан. За олон улсын валютын санхүү хөтөлбөрийн нэг хэсэг нь банкны бүтцтэй холбоотой асуудал байна. За энэ талаарх мэдээллийг манай банкны бодлого бүтцийн өөрчлөлт хийлцэн захирал Мөнхбат та бүхэнд мэдээлэл өгнө. За бүгдэнд нь өглөө нэмийн төргий. Монгол улсын засгийн газар олон улсын валютын сангийн ажлын хэсэгтээ өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг бол тохиролцсон байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд болохоор санхүүгийн салбарт тухайлбал банкны салбарт тодорхой хэмжээний арга хэмжээ авахар болсон. Юуны өмнө болохоор тэр хамгийн гол арга хэмжээ нь болохоор банкны активын чанарын үнэлгээг хийхээр болсон. Банкны чанарын активын үнэлгээг болохоор гадны туршлагатай нэр хүнд бүхий байгууллагаар хийхээр тийм нөхцөлийг бол валютын сангаас тавьсан байгаа. Үнэлгээг нь болохоор энэ онд багтааж хийн. Тэгээд үнэлгээний үр дүнг үндэслээд цаашид бол банкны салбарын бүтцийн өөрчлөлийн арга хэмжээг бол тодорхой болгоно. Одоохонд бол ямар арга хэмжээ авах, ямар бүтцийн өөрчлөлт хийх талаар бол хэлэхэд бол эрт байна. Тэр нь бол үр дүнгээс хамаарна. Тэгээд хөтөлбөрийг одоо олон улсын валют сангийн гүйцэтгэх зөвлөлөөр хэлцгээс өмнө Монгол банк бол гадны үнэлгээний байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн байгаа. Энэ талаар бол одоохондоо Монгол банк бол энэ сонгон шалгаруулах ажлыг бол эхлүүлээд ажиллаж байна. За одоо асуулт хариултын хэсэгт ороод та бүхэн байгууллагын нэрээ хэлээд асуулт асуугаар.
чулуун мэрэгчлүүдээс хоёр асуулттай. Түрүүний дурдсан олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох асуудлаар аудит хийх асуудал байгаа. Гадны байгууллагаар аудит хийхээс өмнө мэдээж дотооддоо хийсэн шалгалтууд байдаг бах те. Эндээс харахад дотоодын банкны салбарын эрсдэл даах чадвар ямар хөө төвшөнд байгаа гэсэн дүн гарсан юм болоо. Мэдээж одоо яг ямар байдлаар бүтцийн өөрчлөлт хийх вэ гэдгийг хэлэхэд эрт байгаа ч гэсэн дэний хүлээгдэж байгаа үр дүн бол байгаах гэж бодож байна. Хоёрдугаарт хөгжлийн банкны бондын ерөн төлөлтийг яг ямар нэгэн асуудалгүй хийсэн ч гэсэн хуралдаа бондын төлбөрөөс бол төлсөн тэр утгаараа яг дотоодын валютын зах зээл дээр гарах нөлөө нь багуулж магадгүй гэсэн бас таамаг байна. Энэ дээр Монгол банк ямар байр суурьтай байгаа юм мэдээж 580-104 сая америк доллар бол төлбөр бол хийгдсэн байгаа шүү дээ. Бага хэмжээний төлбөр биш. Самцсан. За валютын санта хамтарсан хөтөлбөрт бол Монгол улс орж байгаа. Тэгэхээр үүний бол хөтөлбөрийн бол гол тавьж байгаа нөхцөлийн нэг хэсэг бол банкудад активын иж бүр үнэлгээ хийх бол ажил байгаа. За энэ бол яг санхүүгийн аудит хийхээс бол арай өөр. Энэ бол банкны системийн нийт активд нь бол иж бүр үнэлгээ өгөх юм. Тэгэхээр шууд санхүүгийн аудиттай харьцуулах нь бол арай өөр баг. Харин Монгол банкны хэн шалгалтын үр дүн активын иж бүр үнэлгээ хоёр бол төстэй бол үйл ажиллагаа байгаа. Миний хувийн бодол бол Монгол банкны хэн шалгалтын үр дүн болон одоо энэ хөндлөнгийн актив иж бүр үнэлгээний үр дүн бол хайхтар хол зур бол гарахгүй хаа гэсэн бол бодолтой байна. За би хуралдаа бондын талаар болон хөгжлийн банкны 580 сая ам долларын ерөн төлөлтөд холбоотой тодорхойлол өгье. Өнгөрсөн 3 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын хөгжлийн банкны 580 сая ам долларыг Монгол Улсын засгийн газрын 7 жилийн хугацаатай үнцаасаар солих ажиллагаа амжилттай хийгдэж дууссан байгаа. За солих ажиллагаанд нийт одоо хөгжлийн банкны бондын эзэмшигчдийн 82% нь оролцсон байгаа. Тэр 82% нь хөгжлийн банкны бондыг засгийн газрын 7 жилийн хугацаатай үнцаасаар солихыг одоо зөвшөөрсөн гэсэн үг. За үлдсэн 18% буюу ойролцоогоор 104 сая ам доллартай тэнцэх хэмжээний бонд эзэмшигчд нь болохоор тухайн бондыг одоо хугацаагийн дуусгаж төлбөрөө авахаар одоо тохиролцсон байгаа. За энэ 104 сая ам доллартай тэнцэх хэмжээний бондод Монгол Улсын засгийн газар бас мөн өдөр буюу 3 сарын 2-ны өдөр нэмэлт засгийн газрын 7 жилийн хугацаатай үнцаас гаргасан байгаа. За тэгээд энэ бондын төлбөр тооцоо маань 3 сарын 9-ны өдөр хийгдэж Монгол Улсын гадаад төлөөтэй улсын нөөцөд 127 сая ам доллар орж ирсэн байгаа. За энэ 127 сая орж ирсэн ам доллароос өнгөрч одоо өчигдөр буюу 3 сарын 21-ний өдөр тэр төрөний миний хэлсэн 580 сая ам долларын сонгохыг өсөөгөө 18% одоо бонд эзэмшигчд буюу 18 нийт бондын 18% эзэмшигчд маань бондын төлбөрөө одоо буцааж одоо тэр төрөний 3 сарын 9-ний өдөр орж ирсэн 127 сая ам доллароос төлбөрийг авсан байгаа. За ингээд нэгтгэж харах юм бол энэ хөгжлийн банкны бондыг засгийн газрын үнцаасаар солих үйл ажиллагаа маань гадаад төлөөтийн улсын нөөцөд ямар нэгэн дарамт учруулаагүй, гадаад төлөөтийн дотоодын зах зээл дээр шинээр эрэлт үүсгээгүй буюу ямар нэгэн валютын зах нөөцөд дарамт үүсгээгүй гэдгийг одоо хэлмээр байна. Харин эсвэргээр энэ бонд солих үйл ажиллагаа маань Монгол улсын гадаад төлбөр дүргэн гүйцэтгэх чадрыг үүсээд исэн эргэлзээг одоо арилгах гэдэг маш чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байгаа. Үүний үр дүнд одоо хөрөнгө оруулагч болон гадаад төлөөтийн дотоодын зах зээл дээр одоо хүлээлт эрэг түвшинд өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Тэгэхээр үзэгч тань дөнгөж сая Төв банкнаас шууд дамжуулан үйл явдлын шуурхаг хүргэлээ. За Төв банкны зүгээс алуулаа сар бүр зарладаг хэвлэлийн бахварлаа энэ удаа зарлаж олон улсын валютын сантай хийж байгаа хилцээрийн брендуудын банкудад хийсэн үнэлгээний талаарх мэдээлэл өглөө. За энэ оюун толгойн хөрөнгө оруулагч Rio Tinto компани Queensland дахь
Хөнгөн цагааны хөдрийн төсөөлөхөө ханган нийлүүлэгчтэй 900 сая австрали долларын гэрээ байгуулсан тухайга мэдээллээ. Тэгэхээр эдгээр орон нутгийн ханган нийлүүлэгчдээр дамжуулан 1600 гаруй хүн ажлын байртаа болж байна. Тэдний 77% нь Queensland-аас гаралтай гэсэн тооцоо гаргаж байна. Rio Tinto-гийн хувьд 2015 онд Австралийн энэхүү хөнгөн цагааны хөдрийн төсөөлөл 1.9 тэрбум $1 хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлсэн байдаг. Оюу толгойн өөр нэг хөрөнгө оруулагч болох Turquoise Resources компани 3 дугаар сарын 27-ны өдөр буюу эх даваа гарагт санхүүгийн тайлангаа танилцуулахаар төлөвлөж байна. Торонтогийн хөрөнгөний биржид бүртгэлтэй Эрдэнэ Resource Development компани 543.3 мянган ширхэг энгийн нэмэлт хувьцааг Tech Resources компани захиалан худалдаж авсныг зарлалаа. Нийт бүрийг нь $92 үнэлсэн. За энэ хувьцааны арилжаар нь хаалттай хүрээнд явагдаж, үүний үр дүнд Tech Resources компани Эрдэнэ Resource Development-ийн 13.2 сая ширхэг энгийн хувьцаа буюу арилжаасан нийт хувьцааных нь 9.1% эзэмшиж байна. Алтнаар баян хөндий зэрэг алтны хаагуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байгаа Эрдэнэ Resource Development-ийн хувьд Торонтогийн хөрөнгөний биржид хувьцаа борлуулах замаар за нийт 13.8 сая канада долларын санхүүжилт татах саналаа. Амжилттай